Азийн уламжлалт театрын форумыг зохион байгуулж, өргөдөн ирсэн төлөөлөгчид өөрийн орны уламжлалт театрын хөгжлийн талаар илтгэл тавьж, цаашид хамтын хүчээр театрыг хамгаалах, хөгжүүлэх асуудлаар хамтран ажиллах санал солилцсон байна. Тус арга хэмжээнд Монгол улсаас олон улсын театрын холбооны Монгол дахь төвийн төлөөлөл оролцсон юм. Театр яагаад чухал болохыг ойлгож ухаарч амжаагүй хүмүүст ухаарлаг гэхийг зорддог. Уран бүтээлчдийн үзэл бодол шингэсэн мэдчилгээг олон хэлээр орчуулан нийтэд үгээдэг. Айдас түгшүүр ихтэй энэ үед мэдчилгээ та бүхэнд урам зориг өгөх болно гэдэгт итгэлтэй байна. Театр бидэнд бүхнийг хэлж ухааруулж чаддаг. Тиймээс бидэнд бүхий л төрлийн театр гарцааг өгөх хэрэгтэй. Театр байсаар ирсэн цаашид ч байх болно. Гэхдээ бидэнд хэрэггүй ганцхан театр байна. Тэр бол улс төрийн театр, улс төрийн тоглоом. Улс төрчдийн гар хөл болсон театр юм. Ийм театр хүнд ч хэрэггүй. Бүх төрлөختөн айдас түгшүүрт автсан тийм театр. Хүн төрлөختний цусыг урсгаж сэтгэлийг хэртхийлгсэн амиг гарцадсан улс төрийн болон шашны гих мэт үзэл бодлын зөрүүнээс тэмцэл үүсгэсэн тийм театр хүнд ч хэрэггүй. Дэлхийн олон улс, олон оронд дэлхийн театрын өдрийг тэмдэглэж байгаа. Олон улсын театрын холбоо нь одоогоор дэлхийд дээрх театрын урлагийн хамгийн том байгууллага байгаа бөгөөд жил бүр бүтээл төрөвлөрөө гайхагдсан уран бүтээлчдээс сонгон дэлхийн театрын өдрийн мэдчилгээг бичүүлдэг уламжлалтай маа. Үүгээр дамжуулан олон улсын театрын холбоо дэлхийн нийт уран бүтээлчдэд урам өгдөг зорилготой байна.